Засгийн газрын хэрэглэх газрын дарга ноён Баярцогт ийлийн алтан шагаад байцаагдан өмнө хэлжээ. Түүний хэлсэн үгнүүдийг дурдах юм бол 20 мянган хувьсалч гэж юм байхгүй бах уу? Би хэлэх гэж хэлээгүй зүгээр хэл халтраад хэлчихсэн юм. Оюутлогын гэрээг чинь би батлуулаагүй юм штэ. Ерөнхийсэд баярал батлуул гэж хад байхаар нь хүчин давтаад батлуулчихсан юм. Тэр дубайн гэрэн чинь миний сүүдэрч байхгүй. Хэрэггүй гэд байх чинь сайхан бэлэг гэж нэг юм өөрөө гүйчээд батлуулчихсан юм шүү дээ. Гэх мэт. Одоо эдгээр арьсаа хамгаалж хэлж байна. Буруу хэрэг хийсэн хүмүүсд арьсаа хамгаалж нэг рүүгээ хэрэгэж хийж эхэлдэг. Тэгэхээр оюу толгойн гэрээ буруу болж таарлаа да. За тэгээд Баярцогт сайхан бэлэг нарын яг энэ мэд үйл явдлуудын тухай толдсон мэд нэгэн оногоо гарсныг та бүхэнд дуулгаад өндөрлөе. Эндхийн ерөнхийсэд Нарендра Моди Монголд ирээд Баярцогтой ярилцжээ. Урд нь байсан мөнгөөр та нар юу хийсэн бэ? Чингис бонд босгосон юм аа. Зөв. Чингис бондороо тэгээд юу хийвдэ? Самурай банд босголоо штэ. Их сайн. Самурай бондороо тэгээд юу бүтээвдэ? Танайхаас тэрбум доллар зээлхэд л зориуллаа штэ хөө. Юустэй сайн. Одоо тэгээд манай мөнгөөр юу хийсэн бэлээ? Дубайн гэрээг л хийлээ штэ хөө. Дубайн гэрээг л хийлээ. Бурхан минь. Одоо тэгвэл танай улс дампуурын шүү дээ. Надад хамаагүй хөө. Тэр үед нь би доктор хамгаалахаар яваад өгөн шүү дээ.